Канада Монголын мэрит төслийн нээлт боллоо. Канада улсын гадаад хэргийн яамны санхүүжилттэй хүний эрх ёс зүйг дээдлсэн хүртээмжтэй төрийн албаны шинжилгээг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой Канада Монголын мэрит төслийг хэрэгжүүлж байна. Төсөл нь 2016-аас 2024 оны хооронд 8 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн нь үр дүнтэй байсан учраас үргэлжлүүлэхээр болсон байна. Catalyst Plus олон улсын байгууллага нь өөрөө ашигын бус эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага байгаа. 2016 оноос 2024 онд Merit-ийн анхны төслийг Монгол улсад хэрэгжүүлэхдээ хариуцлагатай уулуурхаан салбарын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр ажилласан юм а. Эдүгээ хоёр дахь Merit төсөл нь төрийн албаны зөвлөл, засгийн газрын хэрэг эрхлэх газар, хүний эрхийн комисс, гендерийн эрхтгч байдлыг хангах комисс зэрэг гол байгууллагуудтай хамтран төрийн албаны чиглэлээр төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн чиглэлээр ёс зүйн чиглэлээр хэрэгжихээр бид нэр бэлэн байдлаа хангасан байгаа. За энэхүү төслийн хүрээнд бид нараас 4 аймгийг сонгож үйл ажиллагаагаа явуулах байгаа. За эдгээрийг бас ярилцаж тухай бүр шийдвэрийг гаргах болно. За төслийг хэрэгжүүлэхийн тулд бид нэр Канадын техникийн зөвлөхүүдийг ажилуулна, бас Монголын үндэсний зөвлөхүүд, Merit төслийн ажлын албаныхан, за Монгол талаас болохоор яам агентлаг бас орон нутгийн засаг захиргааттай хамтарч ажиллахаар бэлдэж байна. Энэ төсөл нь бол өмнө хэрэгжсэн 2-3 төслүүдийн дээр суурилсан тийм төсөл юм байна. Бид нар өмнө нь бол төрийн албаны чадварыг бас тодорхой хэмжээнд бэхжүүлэхээр ажиллаж байсан тэр Merit гэж байсан төсөл нь бол үндсэндээ байгалийн баялагын менежментийн өнцгөөс нь харж исэн. Тэрнээс гадна бол нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлсэн тэр төслээр бол бид нар яг жинхэнэ үндэсний хэмжээнд төрийн албаны шинжилгээг хийх чадварыг бэхжүүлэх гэсэн тийм чиглэлүүдээр анхаарч ирсэн. Тэгээд тэр төслүүдийн хүрээнд бий болгосон чадвар, мэдлэг энтрээ үргэлжлүүлж бэхжүүлээд тэгээд улмаар бол төрийн албыг ерөнхийдөө илүү оновчтой болох, илүү үр ашигтай ажиллагаатай байдаг. Тэрнээс гадна төрийн албаны үйл ажиллагааныхаа үр дүн нь гендерийн үүднээс эрхтгч үр дүнд хүргэдэг тийм байгаасаа. Төслийг хэрэгжүүлэхдээ төрийн албаны төв байгууллагууд яамд агентлаг, аймгийн цэг даргын тамгын газруудтай хамтран ажиллана. Монгол улсын төрийн албаны одоогийн нөхцөл байдал, эрэлт хэрэгцээнд тохирсон шилдэг дуршлага, арга аргачлалыг нэвтрүүлэх юм а. Мөн бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд энэ удаагийн төсөл 4 бүсийн аймагт хэрэгжинэ. Ер нь энэ орон нутгийн төлөөлж байгаа аймагуудыг хэрхэн сонгохын, за энэ төслийн үр дүнд энэ төсөл хэрэгжсэн аймагуд маань буцаад цаашдаа энэ бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд, за дээрээс нь бүс нутагта хөрш залгаа аймагуудаа ямар боломжтой байхын гэдэг талаараа бас нэг боломжит хувилбаруудыг жишээлбэл Дархан аймаг дээр, Тархуул аймаг дээр хэрэгжүүлэхэд ямар байх вэ? Дараагийн жилдээ бид нар улсын зэрэгэлтэй хот болгож хөгжүүлэх гэж байгаа аймаг дээр хүний нөөцийг бэхжүүлэх, за түүгээрээ дамжуулаад хөрш зэрэгэлтэй аймагуудын хүний нөөцийг бэхжүүлэх боломжуудыг бас ярьлаа. За засгийн газрын хэрэг эрхлэх газрын хувьд бол энэ Merit төсөл маань ингээд 5 жилийн хугацаагаар сонгогдоод хэрэгжиж байгаа дээр бид нэр төрийн албаагчийн оролцоотой хүний эрхийг хангасан, за гендерийн тэгш байдлыг хангасан ийм төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх. За дээрээс нь бид нэр энэ төслөөс төсөлд хамрагдаад гарч байгаа төрийн албаагчтай цаашид бусад төрийн албаагчтай ямар хэрхэн үр дүнтэй нөлөөлж болох талаар бол ярилцж байгаа. Бид нэр төслийн хэрэгжилтийг бас энэ талаас нь харж байна. За энэ төслийн бол хамгийн том давуу тал нь бол үндсэндээ энэ удаад бас бүсийн хөгжлийн чиглэл рүү хандаж төвийн бүсээс Тархуул аймаг, баруун бүсээс Увс аймаг, өмнөний бүсээс бол Дундгуй аймаг, зүүн бүсээс бол Сүхбаатар аймаг гэх 4 аймаг дээр төвлөрч ажиллахаар ингэж зохион байгуулагч чинь мөн бас манай энэ 126 гишүүнтэй шинэ парламент бүрдсэнтэй холбоотой парламентын гишүүд болон парламентын үйл ажиллагааг дэмжих, тэнд ажиллаж байгаа төрийн албаагчдын чадварыг сайжруулах. За ялангуяа энэ хүний эрхийг дээдлсэн, үр дүнтэй, за нийгэмтэйгээ ойлголцож чаддаг, улам бүр хөгжиж байгаа энэ хурдцтай хөгжиж байгаа нийгмийн энэ хурдыг урьдчилж харж чаддаг. Энэ гендерийн мэдрэмжтэй энэ төрийн албыг бүтээх энэ чиглэлд Канада улс бол дэлхийд тэргүүлдэг орн. Төслийг 2030 он хүртэл хэрэгжүүлснээр хүний эрх ёс зүйг дээдлсэн хүртээмжтэй хууль эрх зүй, бодлогын орчныг дэмжих, төрийн албаагчдын чадхыг дээшлүүлэх, төсөл хэрэгжүүлэх аймагуудад иргэдийн хэрэгцээнд тулгуурласан хүртээмжтэй эргэн төвтэй төрийн албыг чадваржуулах, төрийн үйл ажиллагаанд иргэдийн мэдлэг оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр төрийн албаны чадвар нэмэгдэнэ гэж үзжээ.
За Merit-ийн өмнө хэрэгжсэн 7 жилийн турш хэрэгжсэн төсөл магадгүй төрийн албан агчдыг чадваржуулах төслүүдийн дотроос нэлээд онцлогтой төсөл байсан гэж ингэж ойлгодог. 4 аймаг дээр загвар болгож хэрэгжүүлээд түүнийг одоо нийт төрийн албан агчид руу тухайн салбар руу яаж нутагшуулж болох вэ гэдэг талаасаа бол ажилласан. Төслийн хугацаанд хийж байгаа ажлуудын хамгийн одоо томоохон хэсэг бол тухайн төсөлд оролцож байгаа хүн өөрөө ингээд чадварчж байгаагаа, өөрөө өөрчлөгдөж байгаагаа, өөрөө хийж байгаа ажилдаа илүү өмнөхөөс өөр болж байгаагаа ингээд өөрөө мэдрээд, өөрөө тэрэндээ урамшаад, тэгээд тэрнээсээ одоо цаашаа илүү одоо ахиж алхах, ахиж одоо хөгжих ийм хүсэл тэмүүлэлтэй болж исэн нь бол маш онцлог байсан гэж ингэж хэлж болно. Төсөл нь Монгол Улсын төрийн албаны зөвлөлт, засгийн газар хэрэглэх газар, төсөл хэрэгжих 4 аймгийн цэг даргын таман газар, хүний эрхийн үндэсний комисс, гендерийн үндэсний хороо, удирдлагын агентийн зэрэг төрийн болон орон нутгийн байгууллагуудтай хамтран ажиллах юм а.